3 утгаар байгаа. Угтаашаа 160 мянган км дөрөвшөө 40 мянган км. Гурвуулаа ингээд дээрээс нь харах юм бол яг баагүй хэлчихсэн. Энэ улсаар мотос энэ мадад сууч бас яг баагүй шүү гэж. Яг баагүй хэлж харж тийм байх. Баагүй хэлтэй харддаг байх. Одоо энэ дотор маань болохтой зэрэг ингээд 1000 гаруй гол 300 гаруй нуур байна. Тэгээд ерөнхийдөө мадад сууч шиг соёны хөөсөөр хүрээ илэгдсэн. Хүний амьдэрдэг газар одоо энэ дотор 15 мянган дарахад хүн амьдэрч байна гэсэн. Тэгээд энэ манай ч нэг улааны усан тусгай малтаа газар байхгүй. Тэгээд манай энэ нутгаа чинь одоо энэ улаан тайран дахин цаас газар 270 гаруй мянган газар. Энэ 20 сарын дахин цаас газар гэдэг 430 гаруй мянган газар. Энэ цэнхрээр гээд хүрээлсэн тэнгис шигтэн байгалийн цогцлол газар гээд 870 гаруй мянган газар. Ингээд нийт 1.6 сая газар усан тусгай малтанд орсон байт. Яагаад энэ усан тусгай малтанд гээд хамгаалах ёстой юм бэ гэдэг энэ нэгдүгээр дэлхийн цэнгэг усны 2% бүрдээд их газар энд байна. Энэ улаан тайрын ноён орой бэлчир уур гэдэг энэ далайн түвшнээс 3391 м өндөр. Энэ бэлчир уулнаас 5 том гол их авдаг. Одоо энэ олон нуур аваад ингээд энэ нуурууд яг хэлсэн шүршгийн хилцээр аваад дэлгэр мөрөнгө болон их болчтой. Дэлгэр мөрөнгө гол маань улсаар нөгөө сэлгийн мөрөнгө тэгээд байгаль болцдог чинь. А хоошоо булсан гол гэдэг маш том гол их авны булсан гол энэ хооронд одоо Орос Монгол усан хэлтэй. Орос Монголын хэлээ усан. Орос Монгол усан одоо энэ байна. Усан хамгуулын одоо голхаж ийм нуур энэ харуугаар энэ харуугаар наагур ингээд усан гол урсаж байгаа. Тэр цаашлан харж байгаа ууднаас орсон. Энэ наадлын шалгаж авч байгаа энэ Монголтай. Тэгээд энэ усан хэлтэй юм байна. Тэгээд эндээс одоо зэрэг жолгон гол, хөгөн гол, мугаан гол, унаан гол гэдэг маш олон голууд их аваад манай нутгийн уулууд чинь ингээд дээр дор дундаа бүгд нь нуур байд. Ер нь ингээд хотгорсон. Тэгээд энэ уулын салаас авт хөнөөс нусгаа. Дан цэвэр амар гоё. Тэгээд одоо энэ уулуудаас чинь бүгднгээс нь ус тэр уснууд бүгдээрээ энэ давхрын хотгол байгаа гэж цуглаад шишгтэн гол болно. Тэгээд шишгтэн голоос ганц том гол болоод тийшээ гарч ирэнгүүт тэр Монголын хойд зэг Монгол шаранд аваа. Монгол шаранд аваас ихсэн тэнгисийн гол гэж гол орж ийн. Тэгээд энэ тэнгис шишгт хоёр гол энд нэрээд шишгтэн гол болоод энэ хоёр яг игээд буудан завсраад ингээд хоошоо гараад энсээ баг энсээ мөрөн тэгээд хойд гэсэн болчихсон. Тэгээд одоо давтан болгоны энэ их гоё цэвэр цэнгэг усан бүгдээрээ нийлээд усан явдаг гэх.